Synnos. Хүүши нэр Synnos. Synnos bro. За сайн байцгаана уу их хүндэд үзэгчтэй. Манай Synnos подкастыг маш сонирхолтой нэгэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. За манай энэ удаагийн зочноор Daily Show-ны хөтлөгч Төрөө ирсэн байна. Сайн уу Төрөө? За сайн байна уу. Тэгээд энд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг сөрж оролцуулж байгаад бас баярлалаа. За манай подкастт орж байгаад маш их баярлалаа. Дээрээс нь одоо удахгүй шоугаа авчираад Европоор ирэх гэж байгаад нь бас маш их баярлалаа. Би ч одоо нөгөө үзэж баясдаг хүний хувьд бол айгүй баяртай байгаа. Тэгэхээр хоёулаа ер нь бол манай үзэг сонсогчдод Европ болох тоглолтуудын талаар мэдээлэл хүргэе. Тэрнээс гадна одоо YouTube дээр ингээд гардаг шүү дээ. Танаа шоу чинь 7 хоног болгон шинэ дугаар гардаг. Гол нь тэрнээс гадна цаана юу болдог талаар ярья. Яг шоунд ирсэн хүмүүс яг ямар хүлээлттэй байвал зүгээр юм те. Тэр талаас нь бас ярих гэж бодож байна. Эхлээд шоуныхаа Европын төрийн талаар товчхон мэдээлэл хүргэж. Тийм, товчхон мэдээлэл өгчээ. За. Манайх болохоор ер нь Европын 4 улсаар 4 тоглолт ер нь Хотөрбатор хийнэ гэж бодож байгаа. Тэгээ эхний байдлаар тийм төлөвлөгөө гарцсан явж байгаа. За тэгээд эхнээд 5 сарын 22-23-нд Чех Праг хотод 2 тоглолт хийж байгаа. За эхний 22-ны тоглолт нь болохоор илүү юм цөөхөн 50 хүнтэй тийм жижигхэн VIP маягийн жижигхэн хөрхөн газар байгаа. 23-нд нь илүү том газар after party-тэй тийм тоглолт хийж байгаа. За тэгээд 5 сарын 30-нд болохоор Шведийн Стокгольм хотод, 6 сарын 6-нд Германы Берлин хотод, 6 сарын 13-нд Унгар Будапешт гэсэн ийм 4 хотуудаар бол хийхээр төлөвлөсөн байна. Тэгээд ер нь бол бараг нэг сарын хугацаанд бараг явахаар нэлээд л том өргөн цар үртэл явах гээд байна. Тийм. Битэдийн ер нь бол анхны яг Европ руу явж байгаа айлын тоглолт болж байгаа. Тэгэхээр битэдэд бас аягүй гоё шинэлэг садам бас байгаа. Тэгэхээр манай үзэгчид маань ч гэсэн бас нэлээд бас биднийг уриалан дуудсан. Нэлээд одоо бараг өмнө жилээс ахвалаа ер нь Европ руу ирээч гэдэг юм бол санал тавьж байсан учраас бас таад дээр очих чагаад аягүй баяртай байна. Тэгээд ерөнхийдөө манай шоу болохоор яг боддоор болохоро ер нь 2 болцоо юм уу 2-3 болцоо болдог. Тэгээ яг боддоор ирж үзэж байгаа хүмүүс бол одоо бид нар бол бичлэгэн дээр YouTube дээр орж байгаа дугаар дээр бол маш их хасалтууд хийгдэж тэ шаардлагатай шаардлагагүй эсвэл бүр амар юм явсан ч юм уу тэ тэдний бол нэлээд хасаж бол оруулдаг. Тэгэхээр яг бодит шоун дээр бол шал өөр байдаг. Одоо тухайн тэр vibe тэ тухайн дээр оролцож байгаа хүмүүс үзэгчдээс гарч ирж байгаа хүмүүс ч гэдэг юм уу. За би бичлэггүй орчоо гэж гуугаад гарч ирж байгаа хүмүүс ч байдаг юм уу. Янз бүрийн тийм тухайн моментэд болох юу ч болох боломжтой учраас бид нар бол яг лайв шоу бол шал өөр үт юм аа. Илүү гоё байдаг шүү гэдгийг бол нэгдүгürt хэлмээр байна. За тэгээд тэнд ирсэн одоо сингл хүмүүст бид нар бас ийм одоо лайв тим дээр шууд тэр дор хоорондоо юм чатлах маягийн тийм нэг юм өрөө үүсгэж өгөөд хоорондоо аль болох чатлах маягаар тийм онлайн шийдлүүдийг бас хийсэн байдаг. Тэгээд хэрвээ тухайн өдөр бол шоун дээр ирэх юм бол сингл бол нэг ганцаараа ирсэн хүмүүс санаа зовлтгүй тэрүүгээр ингээ ороод хоорондоо матч болох бас боломжтой. Заавал тайзан дээр биш тийм ээ. Одоо нөгөө хувьтай юм жоохон интроверт хүмүүс байвал тэнд одоо зүгээр чатлаад ч юм уу тэнд ирсэн хүмүүс ундаас нэг юм матч болох бас боломжтой байдаг. За дээрэс нь бид нэр аль болох тийм болцоогоо дуусчаад илүү хөгжмөн тоглоом маягийн юм явдаг. Тэгээд DJ бас байх тийм байдлаар бол явдгаа манай шоу бол юм. Тэр яг Европт болохоор хамгийн олон монголчуудтай Европын албаны 4 улсын нийслэлийг сонгосон биз дээ. Тэгээд саяхан бас та хэд ч Солонгос руу явсан, Японд руу явсан. Тэгээд Монголдо шоу хийж агаад гадаадад очингууд гадаадад байдаг монголчуудын шоу ямар ялгаатай байд юм бэ? Одоо та Европ руу ирэхдээ бас ямар хүлээлттэй байгаа вэ? За Солонгос, Японд бол шал өөр байсан. Амар гоё бүр ингээд одоо ялангуяа ингээд өөрийнхөө одоо их нутгаас хоол байгаа тийм ээ. Алс сууж байгаа манай амьдан сууж байгаа ард иргэд маань болохоор ер нь айгүй гоё нээлттэй. Тэгээд бидрийг бол маш их ийм илүү гоё дотн те баг Монголд байгаагаас илүү юм дотн гоё хүлээж авсан. Ингээд баг бидэртээ ингээд айгүй гоё зураг мурга ээлж даруулаад амар гоё дотн урмын өгөөд хилээл тийм ээ. Одоо Монголд үзэж байгаа хүмүүс бол нэг тэгээд ахгүй яг цөөхөд хүмүүс сургаад даруулна. Тэрнээс ч бол
одоо бүр амар тэгж дотн бол байхгүй. За тэнгуут Япон, Солонгос очингууд бүр ингээд зураг авах дараалал үүссэн ч байдаг юм уу те бүр ингээд амар гоё юм дотн одоо яг л нэг юм хамаатныхаа дүүтэй уулзч ахтай уулзчих юм шиг те юм гоё дотн байдаг бүгдээрээ ингээд нэг юм одоо шоуны дундуур болон шоуны дараа ингээд нэг юм гоё гэр бүл шиг юм хамт олон байдлаар үстэй амар гоё юм атмосфер үүсдэг шоун дээрээ. Тэгэхээр айгүй гоё юм манай шоун дээр юу юм зодоонуудын мод ерөөсөө гардаг хүн. Одоо нөгөө аялын тоглолтууд дээр чинь юм хипхоп тоглолтын дээр чинь амар юм цөсийн хөөргөөл те. Амар зодоонуудын бол гарах магадaltaй байт юм бэлээ. Ер нь одоо бид нар Солонгос, Японд хийсэн туршил одоо нэг удаа хийж байгаа шүү дээ. Тэгэхэд өмнө хийжсэн хүмүүс бол тиймэрхүү кейсүүд айгүй гардаг. Тэгэхээр та хэд одоо хамгаалагч аваарай хэвээр айгүй хэцүү шүү гээл тэгжсэн тийм манай Монголд шийдсэн шоун дээр гарч байгаагүй одоо сая Солонгос, Японд дээр ч гэсэн гараагүй. Яагаад тэгэхээр манайх нөгөө нэг юм гоё юм хайр түгэж байгаа юм контент учраас шоу учраас тийм амар чамайг алан тална гэсэн тийм байх учраас айгүй гоё юм. Тий айгүй гоё юм 7% эсэлтэй байдаг юм уу? Тийм. Тийм байдаг. Тэгэхээр түрүү чи хэллээ шүү дээ ингээд YouTube дээр гаргаж байгаа бол яг нэг ингээ хоёр болзог ч юм уу гэдэг хуваагаад тус нь ингээ гаргадаг те. Тэгтэл яг цаана шоун дээр бол бүр янз янзын болдог байх нь шүү дээ. Тэндээс бас нэлээд хасал хийдэг гэж шүү дээ. Зүгээр ярьж болохоор тийм хамгийн амар юм сэтгэл төрүүлсэн заавал тийм хүнд байх албагүй те. Амар өндөр сэтгэл төрүүлсэн тийм юмс хуваалцаач. За яг бичлэг цацагдаагүй. Тий, бичлэг цацагдаагүй тийм дугаарууд бол нэлээд байгаа. Зарим нь болохоор нөгөө манай аудионы асуудлаас одоо жишээлбэл дууга бид ингээд хураангууд хураагдаагүй байдаг ч юм уу те. Хураахаар юм илүү хахалттай амар юм царгилттай дуурсан байдаг ч юм уу. Янз бүрийн асуудлууд байдаг. Тэрнээс болоод бичлэг цацагдаагүй хүмүүс бол байгаа. Гэхдээ маш гоё дугаарууд явцсан. Тэгээ бид нар ингээд алчлаа да гэж буугаал харангуут ингээ аудиогоо дараа нь харангуут гэдэг тийм тохиолдол бол байдаг. Тэгэхээр тэрний нэг ганц хоёр жишээ гэх юм бол за нэг одоо манай нэг оролцогч байсан. Ер нь бол одоо 30 гарцсан. Тэгээд амар юм нээлттэй юм одоо айгүй хэм үтсэн тийм оролцогч байсан. Тэгээд тэр оролцогчийн хувьд бол бүр амар түүх ярьсан. Жишээлх юм бол би ингээд одоо хүн амар те одоо group sex хийсэн ч гэдэг юм уу те бүр тэр ингээ бүр амар ер нь манай шоуны түүхэнд тийм байгаагүй тэр нь тэгээд тийм амар юм өрнөлттэй бүр амар юм ярьжсэн. Тэгээд тэрийг бид нар яг цацах гэсэн чинь аудио байхгүй. Тэгээд тэрийг ол цацж чадаагүй байсан. Тэгэхээр тэрийн тиймэрхүү маягийн амар олон юм болдог. Тэрийг зөвхөн одоо битээр яг ирж үтсэн тухайн шоуг үтсэн хүмүүс айгүй гоё мэдрэмж яг бодит тэр одоо юу мэдж байгаа. Тэрнээс ч өөр хүмүүс ингээ мэдж чадахгүй өнгөрөх тийм эрсдлүүд бол байдаг. Зарим шоунууд жишээлбэл аудио за бичлэг нь болоогүй ч байт юм уу те. Янз бүрийн асуудлаас болоод бичигдээгүй ороогүй дугаарууд бас бид нар зөндөө байдаг. Яагаад тэгэхээр тухайн газрын нөгөө техник тоног төхөөрөмжүүд нь дутуу ажилласан ч байт юм уу те. Янз бүрийн жижиг сажиг алдаа асуудлуудад гарсан ч байт юм уу. Тийм дайрлага дайрсан ч гэдэг юм мэдгүй. Янз бүрийн тийм байдаг болохоор яг тийм юмд бол байдаг. Тэр бол үнэхээр амар. Тэгээ дээрэс нь манай яг үзэгчд дундаас гарч ирж одоо шүүрч авдаг эмэгтэйчүүд, охтууд, залуучууд дээр бол байдаг. Тэгээд тэр хэсгийг бид нар бол заримдаа ингээ оруулах чадахгүй үед бол байдаг. Жишээлх юм бол тэр эмэгтэйчл амар зөрөгтэй гарч ирээд өстө би ингээд баг намайг сонгох байхтаа гэдэргээд амар өөртөө ихтэй гарч ирдэг те. Жишээлбэл намайг ингээл сонгох би ингээ харагдаж байгаа шиг юм гоё мой гингүүд нөгөө залуу ингээд режектлчингүүд яана авчлаараа миний дугаарыг устгаад өгөөч гэдэг юм уу те. Хасаад өгөөч гэдэг тийм тохиолдол аягүй гардаг байхгүй. Тэгэхээр өөрөө нөгөө гоё үр дүн гарна гэж найдаад гарсан чинь өөрийг нь режектлчгээр тэрнтэй одоо нийцэж чадахгүй за энийг устгаад өгөөч гэдэг тийм тохиолдол зөндөө гардаг. Тэрийг бол боддоор ирж үзсэн хүмүүс бол мэдж байгаа. Ийм болсон гэдэг мэдж байгаа. Бус хүмүүс бол ингээ мдээгүй. Тийм юмнууд бол зөндөө байдаг. Тэр нь бас бид нар амар сонирхолтой тэгээд яг тухайн хүн ингээ өөрөө зөрөгтэй гарч ирж байгаа нь бас аягүй гоё үнэлмээр байдаг. Ер нь бол тэгэхээр ерөөсөө Европ ирэхээр нь яаж хийж авал ирж битээр үзэл хэрэгтэй мэт те гарахгүй ч гэж магадгүй байх нь шүү дээ те. Тийм гарахгүй ч гэж магадгүй. Дээрээс нь одоо та нар ч бас юм хөтөлбөртэй байгаа шүү дээ. Би жишээ нь Японы тоглолтыг чи харахад юутай эхлэхдээ заяа та хоёр ингээд өөрсдөө комеди сетийг тавиад тэгээд дээдлийн маань яваад тэгээд after party төсөн те. Тий яг бид нар өмнө комедиант явсан Япон Солонгос руу тэгээд нэг комедиан маань эхэлж гараад юугаа яваад комедистэй нэг 10-аас 15 минут яваад тэгээ араас нь бид хоёр гарч ирээд за өөрсдөө нэг жижигхэн нэг үзэгчтэйгээ импровизац хийгээд те
жоохон ярих юм байвал яриад за нэг 5-10 минут болоод тэгээд араас нь яг одоо 2 болцоо явдаг. 2 болцоо яваад тэр нэг 2-оос 3 цаг орчим бол үргэлжилнэ. За хэрвээ үзэгч дундаас гараад ирэх юм бол нэг жоохон сонжраад 3 цаг орчим макста болдог. Тэгээд дуусдаг. За тэгээд тэрний араас хөгжөөнд тоглоом одоо after party-ийнхаа хэсэг рүү орж ийн гэсэн үг байхгүй. Тэр хэсгээр нь бид нөгөө share сандал хэрэг зассан байвал тэрийг олдуулж агаад нэг хөгжөөнд тоглоом үзэгчид дундаасаа ингээд маш гоё бүгдийг нь оролцуулаад айлуулах хамруулад хөгжөөнд тоглоом хийдэг. За тэгээд тэндээс нь ялсан шагналтай ч үт юм уу те. За тэгээд тэрний араас одоо манай DJ сет яваад тэгээ бид нар өөрсдөө голноороо бүжиглээ зураг мөргөө аваалаа те хоорондоо ярилцаал нэг тийм гоё оройг бол бүгдээр ингээд яг нэгэн цул болоод ингээд өнгөрөөдгөө тийм байгаа. Ер нь бол хөтөлбөр бол тийм. Хэрвээ үзэгчд маань үсэх юм бол бид нар тухайн үедээ ямар нэгэн тийм боломжтой байх юм бол бидний чадхуй зүйлх юм бол бид нар бол хийж өгөх бол бүрэн боломжтой байдаг. Тэгээд яг юун дээр болохоор одоо явж байгаа болохоор манай комедиан бол байхгүй байгаа да. Тэгээд яг заяа бит хоёулаа очиж байгаа. Тэгээд яг хүмүүс бол нөгөө нэг бидний ч дандаа бичлэгнээс үзэж байгаа шүү дээ. Тэгээд яг боддоор уулзахаар та хоёр чинь ямар амар өндөр байсан юм бэ ч гэдэг юм уу те яг ингээд бичлэгэн дээр амар жижиг харагдаад идэг штэ ч гэдэг юм уу. Тэгээд яг ингээд боддоор уулзахаар шал өөр мэдрэмж өгнө гэдэгт бол итгэлтэй байна тийм. Тэгээд дөрөв хэлсэн штэ нөгөө нэг зоригтойнууд нь ер нь ингээд тайзан дээр гараад тэг баг бичлэгэнд орох юм байна штэ. Тэгэхээр нэг бас ингээд жоохон ичээд байгаа ч гэсэн бас нэг хүмүүстээ танилцчмаар хань ижил олчмаар хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Ер нь бол танаа шоуг сонирхсан хүмүүс бүгд л тийм хүмүүс байх. Тэгмүү тэр хүмүүст бол шанс маш өндөр байдаг байх нь тийм өндөр байдаг гэсэн үг. Үнэхээр ингээд тайзан дээр гоё хүн гараад ирэх юм бол те өөр хүмүүссэн гараад ирэх юм бол гараад ирэх боломжтой. Тэгээд тайзан дээрээс шүүрж авахгүй байсан ч гэсэн ингээд үзэгчдийнхээ хооронд бас нэг юм холбох тиймэрхүү хөгжим явдаг гэсэн. Тийм. Одоо шоу дуусны араас тэр хүмүүс чинь за буугаад суугаад үзэн штэ. Тэнгүүд араас нь тэр бүжиг мүжиг хэсгээр ч юм уу таалагдж байгаа юм байвал очиод ярилцдаг ч юм уу те. Тийм манай одоо чимээгүй ангууч гэх юм уу те. Одоо анчид те. Тийм олонний нүдэн дээр биш юм далдоор одоо танилцдаг тийм хүмүүс маань бол тэнд бол одоо гоё танилцах бүрэн боломжтой. Дээрээс яг ингээд тайзан дээр гараад айгүй зөрөгтэй хүмүүс ингээд оролцох гэсэн ч гэсэн тэр чи яг нэг дугаар дээр нэг 2 болцоо гардаг гэхээр тэндээс оролцох хүсэлтэд өгсөн хүмүүсээс айгүй шигшдэг юм байна тий. Тэр шигшүүрийг яг яаж хийдэг? Тэрийг болохоор яг нөгөө шалгуур маань ерөнхийдөө манайх нэг 2-3 шаттай явдیں۔ За эхлээд бол бид нөгөө манайхаа форум бүгэлж явуулж байгаа. Одоогоор бол нэг 2100 гаруй хүмүүс форум бүгэлээ явуулсан. Нийтдээ одоо манай нэг жилийн турш ингээд явуулсан хүмүүс бол тийм байгаа да. Тэгээд тэр дундаас бид нар харж агаад форум бүгэлсэн байдал тийм ээ Instagram одоо өндөр царай зүсч гэдэг юм уу. Ер нь бүгдийг нь бол эхлээд харна. За тэгээд хамгийн гол юм нь бол форум бүгэлсэн байдал байдаг. Одоо жишээлбэл аюу тийм үнэхээр орох хүсэлтэй байгаа тийм ээ. Би энэ шоунд орвол би ийм хийж чаднаа. Би үнэхээр болцохыг хүсэж байгаа гэдэг байдлаа ингээ харуулж чадах юм бол бид нэр аль болох оруулахыг бол хичээдэг. Өөрийнх нь одоо насны ойролцоо ч юм уу те тайптай ойролцоо хүмүүсийг аль болох олж оруулахыг бол хичээдэг байгаа. За эхнийх нь тэгээ формон дээр тэнцэн тохиолдолд араас нь бид нэр видео кол хийгээд одоо яг насны баталгаажуулалтыг хийгээд зургийг аваад те араас нь видео кол хийгээд ярилцаад яг орж байгаа зорилго нь юу вэ те үнэхээр яг ингээд одоо зүгээр худлаа олонний танил болох гэж орж байгаа юу, олонд харагдах гэж орж байгаа юу ч гэдэг юм уу. Тэр мөрийг айгу мэдэж тэн дээр голчлоод илүү болцохыг хүсэж байгаа. Илүү яг үнэхээр болцмоор байгаа тэр бичлэг явах бай дараагийн асуудал яг үнэхээр тааш төгссөн байвал ингээд болцмоор байгаа гэдэг тийм хүмүүсийг бол ер нь оруулах зорилготой. Тэгэхгүй ингээд зарим хүмүүс чинь олонний танил болох гээд ингээд орцсон тий зүгээр олонд харагдах гээд ингээд өөрийгөө бүүстлэх гээд орцсон хүмүүс бол шал өөр идэг. Худлаа ингээд Instagram дагагчаа нэмэх гэдэг үү? Тийм, дагагчаа нэмэх гээд орж байгаа хүмүүс бас нэлээх байдаг. Тэнгүүд чи амар мэдэгддэг байхгүй юу? Би энэ дээр нэг амар заавал нэг таалагдах яах юм бэ гэд ингээл чимээгүй гоё юм хэлэх гээл ухаантай юм хэлэх гээл суугаад идэх ч юм уу те. Яг ингээд ухаантай юм хэлж чадахгүй ирнэ ч байдаг юм уу те. Тийм байдаг. Тэгэхээр тийм хүмүүсийг бол бид аль болох оруулах байхыг хичээдэг. Тэгэхээр яг Европт болох шоуныхаа нөгөө формыг бол гаргацсан байгаа. BT шоуны Instagram хаяг дээр, Facebook хаяг дээр линк нь байж байгаа тийм. Тэгэхээр манай үзэгчид тэр форум руу н ороод бүглөөрөө хэрвээ яг тайзан дээр гарахыг хүсвэл зүгээр үзье гэх юм бол шууд BT шоуны Instagram, Facebook хаягуудаар холбогдоод тасалбараа боломжтой. Одоо бол
Чехийн 22-ын 23-ны тоглолтууд нь ер нь бараг тал тасалбарын зарагдсан байна гэсэн үг үү? Тийм нэг 50-60% бол зарагдсан байгаа даа. Тийм тэгэхээр яараараа хүмүүсээ ингээд нөгөө багтаамж хязгаартай дээрэс нь эдгээр чи яг ийм хуваартай өөр улсууд руу явах болохоор тэр хотод нэмчи нэтэр гэсэн тийм бас одоо нөгөө Европоор явж байгаа хамтлаг дуучид ч юм уу те тэд нар яг ингээд явдаг ер нь бол 5 дахь хагасаа тоглолттой гэдэг ерөнхий хуваар гаргачаад тэгээд зарим ингээд жижиг хотууд манай тийчээч энэ төр нөгөө 7 хоногийн ажлын өдрүүдэд ч юм уу очиод гэс тоглолт хийчихдэг. Та хоёрт бол яг тийм боломж байхгүй юу? Тэгээд дээрэс нь нэвтрүүлгийн бичлэг хийн бэ гэхээр газрыг бол уртчлаад ялтчихгүй захиалах хэрэгтэй. Тийм болохоор ерөөсөө зөвхөн энэ 4 хоттол болно. Прагт онцлог нь гэх юм бол 2 удаа болж байгаа. 22-ны 4 хэлсэн. Арай илүү VIP маягаар болно. 23-нд болохоор after party-тэй Tracer Club болно. Гэхдээ 22-нд очиж шоунд орсон хүмүүс 23-ны after party-нд орж болно гэсэн. Тийм, орж болно гэсэн тийм. Тэгэхээр 22-нд такси авсан л бол манай шоуг үзсэн л бол 23-ны after дээр бол free ороход бол асуудалгүй л гэсэн. 22-нд очиод фейлх юм бол 23-нд шархаа нөхнөө. Тийм, энэ party дээр гүнэд ирэх нь шүү дээ. Тийм, 22-нд яг нөгөө нэг юм зарим хүмүүс ч нөгөө олон хүнтэй үсгээс жоохон зайлс хийдэг хүмүүс байдаг те айгүй юм тухгүй байдаг хүмүүс байдаг учраас илүү ойрхоноос одоо үзээд илүү юм гоё яг цөөхий хүмүүс дундаа илүү дуу шимээ шууган багтай гоё үзхийг хүсхийн тогтоо үзхийг хүсэх юм бол 22-23-нд бол угаасаа олон хүнтэй газар тийм ээ яг нэг 50 хүн байгаа шиг тийм дуу чимээ багтай байхгүй нь ойлгомжтой мэдээж маш олон хүн цугларч байгаа учраас дээрэс нь илүү нөгөө олон хүнд харагдмааргүй байдаг тийм төрлийн хүмүүс одоо интроверт төрлийн хүмүүс байх юм бол илүү 22-нд байвал бас илүү гоё байхаа. Тэгээ 23-нд бол бүр маш гоё одоо тухайн орчин дээр бол нэлээд олон хүнтэй нэлээд халуухан илүү олон хүнтэй танилцмаар байгаа ч үгүй юм уу те. Тийм хүмүүс илүү 23-ныгаа бас зориул бас илүү боломжтой тохирох байх гэж бас бодож байна. Тэгэхээр 22-23-ны тоглолтуудын билет нь зарагдаад эхэлсэн 750 крон гэж байгаа. Бусад хотуудынх нь тасалбар зарагдаж эхэлсэн билээ. Эхэлсэн байгаа. Герман бол зарагдаад эхэлсэн, Унгар бас зарагдаад эхэлсэн. Швед арай эхлэх байгаа. Тийм Шведийн бол энэ 7 хоногт оч гэжтэй дараагийн нэгдгээс баг яг эхлэх байх. Нэг захиалгаа аваад эхэлнэ. Тийм. Тэгэхээр альч тасалбарын ерөөсөө танаа Instagram, Facebook руу холбогдол авах боломжтой байна шүү дээ. Тийм, шууд ер нь тасалбар оролцох ер нь юу л асуумаар нь манайх руу шууд биччихвэл бид маш хурдан хариу өгдөг. Тэгэхээр та хэд маань ер нь асуумаар байгаа юм байв шууд холбогдоод асууваарай би маш хурдан хариу өгөх болно. За би бол амар тэсий ядуу хүлээж байна. Хурдан ирээсээ. За өөрөө хос мосоо олох нь яг зүгээр ингээд залуу хүмүүсийг хосоо олж байгааг харж баясмаар байна. Тэгээд дөрөв өөр хэлэх зүйл байвал хэлээч. За өөр болохоор ер нь бид нар яг одоо нэг юм манай шоу лайв явдаг. Тэгээд маш олон үзэгч дунд тухайн момент давтагдахгүй явдаг учраас битэд яг тэр өдрүүдэд яг тэр зоосон цагтаа л шоунуудаа хийн. Тэгэхээр та хэд маань нэмэлт шоу гарах боломжгүй такс хязгаартай болохоор бид нар лөө ер нь захиалаад урьдчилаад авсан илүү найдвартай байдаг. Тэгээд яг үүднээсээ гарна гэж найдаад хүмүүс одоо нөгөө ихэнх тоглолтууд үүднээсээ бас зарагддаг учраас үүднээс зарагдана гэж найдаад очдог тэнгууд байхгүй бол бид нөгөө суудал нэмэх боломжгүй гэдэг болохоор таад маань болох урьдчилаад авчих юм бол таад маань илүү амар шүү. За тэгээд дахиж нэмэлт хийх боломжгүй учраас таад маань яараараа дээрэс нь суудлын хуваар бол төрүүлж ирснээрээ төрүүлж суугаа явдаг болохоор таад маань аль болох тэрээд илүү гой суудлуудад одоо өөртөө тохиромжтой суудлуудаа олоо суугаарай гэж хүсэж байна. Тэгэхээр нөгөө ширээ захиалчаар аюу хэцүү байдаг шүү дээ. Хин одоо ширээ захиалсан гээл амар орой ирдэг ч юм уу те уртлын хүмүүс нь ингээ байдгүй ч юм уу аль бүр ирэхэ болждаг ч юм уу тийм асуудал байдаг учраас төрүүлж ирснүүд нь гоё урагшаага илүү ингээ шахаа суугаа явцдаг. Манай ер нь комеди шоу ч гэсэн юм тэгж яддаг болохоор тийм байгаа шүү. Тэгээд заяа бит хоёр бол одоо 20-нд яг Франкфурт руу очихоор бол төлөвлөсөн байгаа. Тэгээд 20-оос ахуулаад 22, 23 гэж шүү тоглолтуудаа хийгээл голооны явахын шүү. Тэгээ хэрвээ бидэртэй хамтарч ажиллах хүсэлтэй одоо хүмүүс те одоо хувь хүмүүс болон компаниуд байх юм бол бас бид нар лөө холбогдоорой. Тэгээд нэгэнт Европ очиж байгаа учраас бидэд бас үзэж харах юм юу вэ? Бид нар зөвлөх юм байвал бас бидэрт хэлээд өгөөрэй те. Манай Европт байгаа одоо аханд үсмэн тийм ээ. Бидэрт бас туслаарай гэж хүсэж байна. Тэгээд анхны удаагийн аялын тоглохоор бас нэлээд их сурах юм бас байх. Тэгэхээр таад маань битэдийг бас ойлгоод дэмжиж гоё одоо цааш цааштай өшөө олон удаа
одоо очих одоо тийм эхлэлийг маань аягүй гоё тавьж өгөхөд туслаасай гэж бас хүсэж байна. Тэгээд таадтай бас баярлалдаг шүү. Бас биднийг тогтмол үздэгт те тогтмол дандаа одоо Европоос 20-30 мянган хүн дандаа үзэж идэг. Тэгэхээр тэр хүмүүстээ бас маш их баярлалаа. Тэгэхээр 7 хоног болгон ингээд манайхыг хүлээж үздэг тэр хүмүүстээ бас маш их баярлалдаг шүү. Хайртай шүү гэж хэлмээр байна. За тэгээд түрүү зав гаргаж манай подкастт оролцож мэдээлэл хүргэсэнд маш их баярлалаа. Тэгээд Европын аялын тоглолтод амжилт хүсье. Тэгээд удахгүй уулзъя. За баярлалаа. Тэгээд намайг урьж олсооснд баярлалаа. Бүгдээрээ удахгүй Европод 5 сарын 22-23-ны Чехийн тоглолтоос эхлээд уулзцгаая. Тэгээд сүүлийн ганц юм хэлж яана мартчихлаа. Нөгөө нэг улс хоорондоо ингээд сольж очиж ингэж үзэж одоо танилцуул хүмүүстэй танилцуул илүү гоё юм байна гэдэг одоо бидэрт бол тийм санаа төрсөн. Жишээлбэл те Прагт байдаг хүн бол одоо Унгарт очиж үздэг ч юм уу, Германд очиж үздэг ч юм уу ингээд хоорондоо солилцож ингэж үзэх юм бол илүү одоо шинэ хүмүүстэй танилцах те одоо тухайн улстай хүмүүстэй таньдаг аль хэдийн болцсон байх юм бол те өөр улс руу очиж хүмүүстэй танилцуул бас илүү гоё байх хаа гэдэг тийм санаа бол бас бидэрт байгаа шүү. Тэгэхээр таад маань бас тэрийг бас болоод хэрвээ боломжтой бол очиод үзээрэй те. Одоо дээрэс нь 4 улсад болох ч шүү дээ. Тэнгүүд жишээ нь Чехэд болох тоглолтод хажуугийн Польшоос, Австриас, Словакиас ирж болж байна. Унгарынхаа наашаа ирээд бид нэр Унгар руу очиод гэдэг ч юм уу те. Берлинийнхэн наашаа ирж болно. Бид нар бас Берлин рүү очиж болно гэдэг. За тэгээд Стокгольмд бол тэр авийн Бэлэг, Данмарк энэ төр гэж зөндөө олон улсууд Нидерланд энэ төр гэдэг байна те. Тэр очиод бүгд төр үзцгээе. Тийм. За, тэгээд тэрийг хэлэх гэсэн. Тэгээд баярлалаа. Тэгээд бүгд Европ туураар уулзцгаая. Дэйтли шоу. Yeah.